Powered by Airplane. Аяли хөгжи. За ингээ баскетбол Kardashian-ийн цоо шинхэн дугаар ихээр бэлэн болоод байна. Тэгээ мэдээж бидэндээ хамтан ажилладаг Сэн 4.3-тай. Хамгийн зөөлөө. Яаж бичлэг үрдийг хэлээ. Саахан хүүтэндээ. Чи энийг яриад байгаа юм уу? Оо, наачтай. Хөөе. Бичлэгээ дуусгах юм зөө. Гампасуула бэбэш нэргөө бохор мөг тоол нэгт миний гар хэрэгөө зарлаг хэрэггүй. Эйё, за юу эцэн залуусаа ингээ basketball Kardashian season 2 episode 21 эхлэхэд бэлэн боллоо. Powered by Airplane. Аяли хөгжүүрэй тавьдаг байгаа. За тэгээд энэ 7 өнөخت туссан ертөнцид бол маш гонигтай зүйлс боллоо, маш баяртай зөндөө зүйлс боллоо. Хэдүүлэн хэлээ шүүд ярианд орцгоо. За бид намгийн хинээлцүүд бол мэдээж ESL-ийн тоглолтын дараа ярилцсанаа. За тухайн тоглолтоор ерөнхийдөө энэ 2 сарын ерөнхийдөө хөхлүүд баг энэ өдрийн магадгүй хамгийн чухал тоглолт байсан гэж хэлэхэд буруутахгүй байх. Ерөнхийдөө тухайн тоглолтод бол Банк Арена бол яг шгшээ багийн уур амьсгалтай байсан. Ордон тэр чигээрээр улаан болсон. Тэгээд тоглолтоо бол мэдээж яг 97 93 гээд Токио Алварх багийн ялтар бол өндөрсөн маш харамсалтай. Тэгээд яг тоглолтын тухайд бол Барса бол тухайн тоглолтод 16 оноо 9 самбар 12 ассист бараг triple double Азийн төвчний холбогч болсон гэдэг угаасаа мэдгдсэн. За Миллер тухайн тоглолтод 25 оноо Лиш 8 оноо Чиманго болохоор тухайн тоглолтод 16 оноо авч бол тусус багаа бол тэргүүлсэн. Тэгээд харин та бүхэн уусаа харсан багтай нэг нөхөр байсан шүү дээ. Уусаа Токио Алварх гэдэг. Тэр нь болохоор Себастьян Сайз гэдэг одоо 1994 он төрсэн 31 настай ийм тоглогч байгаа аахгүй. Тухайн тоглолчонд 2 м 6 см өндөртэй тухайн тоглолтод 28 минутанд 38 он авцсан байл л да. Ер нь Чимангаг бол бас жоохон яг хоо чансан яалтчгүй. Тэгээд тухайн тоглолтыг гэхдээ би бол энэ дээр бол ингэж бодож байгаа. Би тухайн тоглолтын дээр одоо цүүлд гаргасан тэр шийдвэр буруу гаргалтууд ч юм уу за тэр Миллер яасан хийсэн шийдвэр буруу гаргалт ч юм уу би ерөөсөө энэ дугаар дээр тим ерөөсөө ярих хүсэхгүй байгаа. Ягаад гэвэл та бүхэнд би шууд энэ хэвлэлийн баг хурлын бичлэгийг үзүүлэх гэж бодож байна. Ялч би энэ бичлэгийг үзсний дараа бол үнэхээр надад тэднийг шүүмжлэх ямар ч ирэх байхгүй юм байна гэж би бол бодсон. Иргэд автлахын дээр бас төдийлөн зурсан хэлбэрүүд авч чаддаг болсолоод өдрийнхэн тоглолтод жигцсэн багт чинь тэр нь өнгөрсөн 7 хоногийн турш манай багийн хувьд юм бол маш хэцүү 7 хоног болж өнгөрлөө. Ялангуяа за яг 7 хоногийн өмнө яг энэ цаг үчид бид нар одоо Монголынхаа лигийн 1-р байранд орлоо гэж яг хамтдаа баярлаад яг бөөнөр тэр тусмаа манай дахлах тасгалжуулагчийн маань хувьд үнэхээр тийм өмнө нь харж байгаа бүрийг баярлж исэн. Тэгээд яг энэ цаг мөчид одоо бид нар яах вэ гэдэг төлөвлөгөөг яриа суужсэн. Тэгээд 7 хоногийн дараа ийм зүйл болоод сууж байгаа да үдгээр илэрхийлж тайлбарлаж чадахгүй төгсөл байдал бидэнд үүссэн. Тэгээд яг энэ тоглолтыг бид нэр 7 хоногийн турш яг багаараа байлаад зөвхөн ойцсон ч бай, хожигдсон ч бай бид энэ зүйлийг даван туулна. Гэхдээ тасгалжуулагчийнхаа төлөө талбай дээр өөрсдөө зориулъя гэж гарч ирсэн. Тэгээд чадлаа уг нь бол хожлоор тасгалжуулагчдаа бэлэг барья гэж хичээсэн боловч эцсийн момент бид нар хожлоо алдчихлаа. Тэгсэн хэдий ч гэсэн бид нар энэ үйлрэлээ дуусгах хүртэл яг тасгалжуулагчийнхаа зааж сургасан бүхий зүйлсийг санамд дурсаж хэрэгжүүлж талбай дээр гүйцэтгэж тоглох болно. Тэгээд өнгөрсөн одоо өдрүүдэд бол бүхий тамирчдаа бол ерөөс яг нэгнийгаа дэмжиж тэгээд нэгэндээ бас хайртай нэгнийгаа хайрлаж одоо энэ хүнд бэрхшээлтэй цаг хугацаанд биднийг улам илүү ойр дотно гэр бүл шиг болгосон ийм цаг үе байлаа. Тэгээд бид бүгдээрээ л одоо алдаа оноотой. Гэхдээ л яг бурхан бидэнд үнэхээр гайхалтай туршлагатай, гайхалтай тэр их хэмийг өөр авахаасаа өмнө бид нэр илгээж тэр туршлагаас нь хуваалцуулахаар явуулсан байна. Тэгээд үүнд бас талархаж байна. Тэгээд үнэхээр эрхэм тасгалжуулагчдаас алцсандаа чин сэтгэлээс харамсаж байна. Манай залуучууд ч гэсэн үнэхээр хүн цохилтонд орсон. Яг тухайн өдөр бэлтгэл юу арга, юу хийх, хэрхэн тоглох, ямар санаа байгааг
Гэтэ өнөөдрийн тоглолт бол зүгээр л бидний манай багийн арын албаны чин сэтгэлээс гарсан гүйцэтгэл байсан гэж харж байгаа. Тэгээд энэ тоглолтыг тасгалжуулагчтай зориулсан. Тэгээд хүн болгоны хичээл сэтгэл үнээр харагдсан гэж ойлгож байна. Тэгээд та бүхэн угаасаа саяны хөвлийн баг хурлыг үзсэн байх. Би бол тухайн тоглолтод Денмаркийн аренад бол очиж тоглолтыг үзсэн, хөлөөд багийг бол дэмжсэн. За тэгээд тоглолт эхлэхээс л ихэд ерөөдөө бол те коучийн тухай бичлэгүүд гарч ирлээ. Тэгээд Барса говс нэлээд эмошнл тоглолтыг эхлүүлсэн. Тэгээд миний хувьд бол харин ч хөлгүүд багийг бол үнэхээр респект, үнэхээр хүндэлж байгаа. Тухайн тоглолт нь ерөөдөө бол та бүхэн мэдж байгаа шүү дээ 2 минут дутуу байхад 7 оны илүү байсан. Хүн болгон дотор хожчлоо гэж бодсон. Яг мэдээж нөгөө баг нь үнэхээр финиш төгсгөл сайтай ялцчгүй өндөр гүйцэтгэлтэй баг байсан л да. Тэг ямар ч харамсалгаар ESL энэ үйлрэл нь бол хөлбөд багийн хувьд бол дуусч чинь. Тэгээд ямар ч би бол энэ дэр бол ямар ч агсан өмнөх сонирх хүмүүч бол ямар тэрийг шүүмжлээд буруутгаад ч юм уу тэр ингэхүйсэн тэхвэсэн гэж би бол ярихаас илүүтэйгээр бүгдээрээ хөлбөд багийн нөхцөл байдлыг ойлгоод энэ удаадаа бол би бол ерөөсөө респект ерөөсөө хүндэлж байгаа. Тэгээд тэрийг бол хэлэх нь бол зүйтэй гэж бол бодож байна. За тэгээд миний дараагийн ярих сэдв болохоор Miners багтай холбогдож байгаа. За Miners бол том залгуу явуултлаа Chad Winning-ийг. Гэтэ би болохоор энэ дэр миний сонсноор бол яг Chad Winning-ийн ойрынх нь хүн эрүүл мэндийн шалтгааны бас нэлээд serious эрүүл мэндийн шалтгааны улмаас болоод бас нутаг буцсан гэдэг ийм их шуумыг сонсон. Гэтэ үнэн удааг нь бол мэдгүй байна. Яг мэдээж Chad Winning-ийн хувьд л угаасаа яг улирлаад энэ дуус энэ хүртэл бол гэрээ кег нь бол тодорхой түүнээс тоглолтуудад мэдээж маш сайн тоглолт үзүүлж ирсэн. Тэгээд Miners хувьд яг эхний шатан дээр угаасаа яг одоогийн байдлаар сэлгэн бодностой таар хамгийн өндөр магадaltaй байгаа учраас бас яг нөгөө талаараа одоо бол ерөөхдөө угаасаа төвийн байрал дээр центр дээр тоглож ирэх байх. Яг одоогийн байдлаар бол надад бол бас яг ямар хөө тоглож вэ гэдэг нь ямар нэг мэдээлэл алга ямар ч би тэрийг бол маш хурдан шуурхаа олоод бол та бүхэнд бол хүрхийг бол хичээнэ. Ямар ч миний бодлоор бол центр гэж би бол бодож байгаа шүү. Miners тэгээд ер нь л одоо угаасаа удирдлагын 3 тойрог дуусгах чинь одоо 25 гэдэг тоглолтод дуусгах чинь тийм учраас плей-офф эхлэх чинь багууд ер нь л яг эцсийн ерөөдөө яг ростраа бүгд яг ерөөдөө зузаатж чинь удаа л гэж харж байна да. За тэгэхээр бидний намдрын ажилтдаг Freshback-аас болохоор Валентины тохиолдол маш гоё урамшуултыг бол зарласан байна. За тухайлбал ингэж байна. Freshback-аас та бүхэн Adore, Flora, Little Ham-ын зэсгүүд мөн дээрээс нь Macarons and More, Mission Franks-ийг брэндүүдийн амттангуудаас урьдчилан захиалга хийгээд 2 сарын 14-нд хөрвүүлээд хайртай хүндээ гоё бэлэг барих боломжийг олгож байгаа юм шиг. Мөн дээрээс нь Валентины өдөр одоо Валентины захиалга хийсэн хос бүрд ийм зүрхэн жихэр бол бэлгэлэх юм байлээ. Тэгэхээр та бүхэн Валентины өдөр хайртай хүмүүсээ яаж баярлуулахаа ч юм мэдэхгүй байгаа. Эсвэл хаанаас захиалгаа мэдэхгүй байвал бол Freshback-аас бол захиалах боломжтой. За мөн дээрээс нь тухайн өдөр Freshback-аас Валентины захиалга хийсэн захиалга бүр 50 хүн хөнгөлтэй юм байл шүү. За тэгээд бидний дамтрын ажилтдаг Freshback. За энэ бидний сэдв болохоор за бишэл металл багтай холбогдож байна. За та бүхэн сайн мэдж байгаа мэдээж өнгөрсөн 2 жилийн хугацаанд болохоор бишэл металл багийн менежер ажиллаж байсан. За та бүхэн сайн мэдтэй одоо MC мөнхөн MC ахвалыг нэгэн иймэрхүү бас ширүүн ингээ системхүү постыг бол бичсэн л дээ сошиал дээр. За тухайн постноор болох нэг жаа өөрийнхөө металлын фэм гэсэн өөрийнхөө юм цамцыг өмсөж байгаа. За мөнгчингийн постор намайг хөөхөн меншн төр хийчих гүлгнүүд багаа дэмцэнгүүг нь би хангалттай хийдгийг хийсэн хүн маш их цаг хугацаа хөс хүчээ энэ багийн төлөө зарцуулсан өрөвдмөр цаг үе. Дөнгөж менежер бодлоод бандуулсан 2 жил хөөгдөж тууглаа. Багт яг ямар хэрэгтэй юм бэ гэмээр баахан хүмүүс л өөрсдийн багуудаа хамт сууж гоё ур амьсгалтай нүүрний гинэн сууж мандаттай сагс үзэн атаархмаар би багтайгаа суухан битгий хэл хувцолох өрөөнд ч орж үзээгүй. Гар цохиод ядаж ганц талбай руу дөхөж ч үзээгүй. 2 жил арай ойроос үзэж дэмжиг гэж хичнээн ч сая төгрөг плетэн төлсөн юм бүүмэд. Зүгээр плетэ авч үзсэн ч бас ингэтийгээ дарамттай. Яшман дээр би баг төлөөжл явсан ярьсан оролцсон байдаг. Багийн эзэд бол хохироогүй мөнгөтэй хүмүүс би бол их хохирсон. Дээрх шалтгаанууд бол бас энэ жил би нэг ч очоогүй. Тэр баг интерн хизээч дуусах юм бүүмэд. Тэглээгээд багаа дэмжихөө болно гэж юу байх вэ? Дэмцээр л байгаа байна. Чадах бүхний хийсээр байх болно. Багийн удирдлагууд олон алдаа хийсэн өөртөө ухаараа байлгүй дээ. Энэ олон жилийн түүхтэй үнэт зүйлтэй баг энэ удаад алдаал бич аз дутаа бич цаашдаа үргэлж ухаантай зөв менежменттэй эргэж ирэтэл болно металл фэм гэдэг. За би яг тухайн постыг бол яг уншиж байхдаа бол би бол энэ постн дээр бүр яг 100% бол яг эмшээхийн ерөөдөө санал нэг байгаа. Ягаад гэвэл ерөөдөө эмшээ анх металл багт нэгдсээр яг юу болсон байдлаа бас тайлт дууртхан зүйтэй гэж бодож байна. Ерөөдөө брэнд багийн сагсмын багийн брэнд бук гэж зүйл байдаг. Брэнд бук нь одоо багийн өнгө төрх нь ерөөдөө ямар хөө байх юм бэ? Лого нь ямар хөө байх юм, мерч нь ямар байх юм ч юм уу. Багийн өнгө төрхийг бол багийн тэр тухайн брэнд бук тодорхойлдог. За эмшээхийг тухайн үед ажиллах хот нь бол металл баг ямар ч брэнд бук гэж бол тийм ямар ч тийм ойлголт угаасаа байгаагүй. Металл фэм гэдэг культурч угаасаа ер нь бол эмшээх үүссэн гэхэд бол ер нь хэлсдэггүй байхгүй. Тийм учраас яалч хийдгээ хийсэн хүн харин бандуусан тухайд гэвэл ихэд бол ийм билээ л дээ. Та бүхэн санаж байгаа хөөхтэй 2 жилийн өмнө болохоор багийн эзэд бол багийн эзэдтэй холбоо болон холбоо хоорондоо нэг одоо удирдлагын юм ингээ сөргөөжлөд байх яг тэр үед ганцхан багийн менежер байсан болохоор эмшээх байсан юм байли металлаас тэгээд тухайн үед яг гар бие орцож явсан учраас бандуул одоо тэр баг маань дуусчдаг юм уу
хэдэн жил бандах гэдэг юм. Тэгээд брэнд букийг ямар тач MC гол хийснийг би санаж ин за блүүтэй хамтарсан тийм металлын анхны юм мерчийг бас гаргаж ирсэн. Тэгэхээр энэ хүмүүсийн хийсэн ажил угаасаа нүднээр ил тод учраас сасан сонирхтой хүмүүс ч металлын ялангуяа фэн биш угаасаа мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол угаасаа бага дэмцүү гэдэг бол надад бол угаасаа шал утгагүй санагдаж байна. Харин нөгөө нэг те 2 жил дараа 3 жил дараа ингээд финалд гарахт нь байгаад гэсэн нөгөө нэг ордон дүүрэгдэг металлын фэнус бол би бол үнэхээр харахгүй байгаа шүү guys. Би бол нэг шууд шулуухан зүг хүчтэй л хэлчихье. Яалтчгүй тэр нөгөө нэг айхтар фэн бейс хаана бэ? Ордон дүүрэгдэг фэн бейс хайчгүй мэдгүй. Тэр фэн бейс бол яг л алга болсон даа харамсалтай. Тэгээ би одоо энэгүүрээс уриалж байгаа нь болохоор метал боголтын ямар тач доошоо унвал би юу задрахыг бол үгүйсэхгүй. Яг нь бол гэхдээ миний л бодол. Тэгээд ягаад гэвэл энэ ч одоо дээдлэгтэй ямар топ төвшний одоо баг байж байгаад ингээ хаймлыг руу унж яхаа мэдээ сахин мөнгөт спорт яг хойч холж байдаг л. Гэхдээ одоо энэ илүү бас бизнесийн зарчимлага орцсон учраас бол эмлэгт орчвол энэ металлаас адаглаад ер нь сайн тамирчтан дээшгээ одоо ингээд гэрээний тийг явахыг бол үгүйсэхгүй. Тийм учраас одоо энэ үлдсэн 3 тоглолттой юм плиз энэ металлын фэнүүд байдаг бол очиж багаа дэмжээч л гэж би бол уриалмаар байна. За миний дараагийн ярих сэдв бол ховд шонхрууд багтай холбогдож байна. Яа, ховд шонхрууд багийн менежментэд бол илэг ташлч үнэхээр бас нэрсэн сагсан бөмбөгч ер нь багийн амжилт гэдэг ямар чухал байдгийг ховд шонхрууд багийн жишээ сэдвүүдэд шууд харж болохоор байна л да. За тухайлбал ингэж саяхан ховд шонхрууд баг дээр Хаан банк, Таван богд, Говь Кашмир бол Ховд Falcons багийг бол спонсорлохоор иймэрхүү дийл бол бүтсэн байна. Энэ бол үнэхээр энэ нинүүдийн та бүхэн сайн сонссон уу? Хаан банк, Говь Кашмир, Таван богд групп гээд. Энэ ч одоо лигийн параг зарим багуудаас ч амар өндөр үнэлгээтэй спонсоруудтай болчихж байгаа юм шүү дээ. Санхүүгийн асуудлаар Ховд Falcons 100% шийдлээ. Тэгээ миний сонсоор ихэд Kings Falcons болох юм шиг Бэнлийн шүү. Нэр нь бол дараа жилээс плей-оффоос байж магадгүй л дээ. King Falcons гэдэг бас цоо шинэ өнгө төрхтэйгээр цоо шинэхэн спонсорууд маш хүчтэй санхүүгийн хувьд бол нэлээ ер нь боломжийн хайцгүй болчлоо гэж би бол харж. Энэ бол мэдээ 100% багийн амжилттай л нөлөөлж байгаа нь бол яалтч гарцаагүй тэгээд яг би тухайн спонсор одоо ингээд спонсоршипийн одоо гэрээ бүтэж байгаатай холбоотойгоор яг хит хитэн бодол төрсөн юм л да. Миний бодлоор хин хамгийн ихэнд бол ер нь плей-оффоос өмнө Росс баг явчихвуу да гэж би бол харж байна. Яг мэдээж би Россыг бол ерөөсөө огт юм уу тамирчин гээгүй а. Гэхдээ санхүүгийн хувьд ийм потенциалтай болоод тэгэхээр яалтч илүү том тоглолцоо сонирхож эхэлнэ. Мөнгөний хувьд илүү боломжтой, солиосын хувьд илүү боломжтой учраас арай өөр төвшний те импорт авчихыг бол үгүйсгүй. Тэгэхээр ихэд бас Riley Ross бол явхад эсвэл за боли явахгүй махад солигдоод эмлигийн баг тоглоход би бол гайхгүй байна. За Пелегийн хувьд бол ер нь бол үлдчих байх гэж бол бодож байна. Мөн дээрэс нь одоо энэ зун бол Howd Falcons багийн хувьд залуу тамирчдаараа нэлээд анхаарч магадгүй гэж бодож байна. Та бүхэн бол харж байгаа байх. Өнгөрсөн жил бол хөлгүүдийн чэт хэмүүлэн Вьетнамын лиг тоглоод энэ жилийн түүний талбай дээр бие авч байгаа байдал, body language, шүүгчтэй харьцаж байгаа харилцаа, талбай дээр гаргаж байгаа шийдвэр гаргалтууд ч юм уу нэг юм дөг сууцаан байгаас яг энэ талаар зөв миний таамаг энэ зам болохоор Бат Хуйг болон өсгөөнөр бол тий Вьетнамын лигт ч юм уу тиймэрхүү нэг лиг тоглож нэг тийм мүс саглаад одоо нэг одоо менталити ч юм уу тэрний хувьд ингээд нэлээ бас өөр болох байх гэж би бол бодож байгаа. Тэгээд өсгөө Q2-ээр бас Вьетнамын лиг тоглохыг бол үүсэхгүй. Яг нь зөв миний таамаг шүү guys. Тэгээд ховд шонхрууд ингээд албан ёсоор ингээд том тоглоомонд ороод ирлээ. Одоо бол тэдний хинч тийм өвлөлтийн ихэнд байсан шиг хинч үнэлэхгүй хинч харахгүй. Ягаад гэвэл багийн бүтэц одоо багийн үзүүлж байгаа амжилт, багийн соёл сууж байгаа байдал одоо шинжилсэн брэнд ч юм уу те ийм франчайз гэдэг утгаараа ерөөдөө том тоглоомонд ороод ирлээ. Томчуудын одоо агнадаг тим болоод ирлээ. Та бүхэн одоо анзаарч байвал энэ үйлдэлд ховдын хожигдсон тоглолтуудаа сүүлийн тоглолт бол дандаа л 1-2 оногоор бол хожигдсон гэж би бас санаад байна. Тэгээд эндээс үүсээд бол магадгүй те ховдын фэн бейс дахиж үүсэх байх юм. Ховдын өөрсдийн гэсэн калчер үүсэх байх. Тэгээд плей-офф ер нь ховдтай ер нь бас таарахыг хүсгүй л болов уу да багууд ер нь бол учир нь ховд шонхрууд бол тухайн одоо тий дээгүүр явж байгаа багууд юу хийж чадхийг бол хангалттай одоо мэднэ. Харин хэдүүлээ одоохондоо ховдын бүтэн потенциалыг хараагүй байна. Ховдоос юу гарч ирэх ямар та бүхэн санаж байгаа штэ. Нэг тавт нь юу лээ Бат Хуйг өсгөө тэгээд отхон жаргал Симба Пок тэгээд Норол Пелечлүү нэг юм 2 метртэй юм дүүв ч юм уу. Хэвээ ховдоос юу тааш ямар тавт гарч ямар системээр тоглохыг хэвээ бурхан л мэдэх байх. Эндээс л тэ ховд бол энэ плей-офф нэлийн сюрприз том
апсайтж тарж магадгүй шүү. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра кул, ультра смууд Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бидний дараагийн ярилцах сэдв болохоор за Эрдэнэ чулуу маань буцаад эргээд ирсэн. Бидний сайн мэддэг Diamond Stone бол дахин плей-оффын үеэр бол Захын Brothers багтай бол нэгдсэн байна. Түүний хувьд болохоор Тайваны лигийн Mars баг тоглож байгаад одоо болохоор эргээд 4-5 дахь жилдээ юу буцаад эргээд Захын Brothers багтай ирж байна. За цаачин бол ихэд бас гэдэг нэлээд бас турцсан формтой харагдчихлээ шүү. Тэгээ миний сонсноор бол Diamond Stone бол Захын Brothers багаас 1 сарын $17,000 цалинтаагаар бол тоглож байгаа гэсэн тийм шуу мэдээ байна. Энэ л одоо ойролцоогоор бол сарын 60 сая төгрөг гэсэн үг л дээ Монгол мөнгөөр. Тэгэхээр бас өндөр цалинтай импорт байгаа шүү те. Тэгээд мэдээж одоо хэдүүлээд Elmore Moore биш Moore болон Stone гэдэг ийм хамтралыг бол харах нь байна. Энэ хамтрал бас Brothers-ийн ерөөдөө плей-оффын уур амьсгал, плей-оффын дүр зургийг нэлээд өөрчилж магадгүй санагдсан надад. Ягаад гэвэл Мөрчин болохоор яхаа ингээд 22 одоо яхаа 20 секунд удаан бөмбөг залдаг гэдэг юм шүмжил байдаг гэсэн бол одоо хажуудаа бас өндөр төвшний оноо авахчтай Stone бол ер нь бол ганган шүү дээ. Та бүхэн мэдж байгаа оноо авалтан дээр хамгаалтан дээр л жоохон залхуураад байдаг болохоор цаашаа оноо авалт бол шидэлт бол уусаа ярилдаггүй маш өндөр төвшний импорт тэгээд Мөртэй бол миний хувьд Мөр плеймейкинг хийгээд цаадгач ассист бол нэг тоглолтын дээр нэлээд ихсэх байх тэгээд ямар тач бид нар цоо шинхэн бас юм хамтралыг бол харах нь дээ. Тэгээ удахгүй бас плей-офф хэлэгчин Brothers амар баг таарах нь үү те. Бүгд нар харцгаая. Бид нар ярих зүйл болохоор би бас сайхан бид нараас ярьж байгаа BK дээр нэг юм пол оруулахгүй. Энэ болохоор ингээд хамгийн хүлээлтэн дөрвгүй байгаа тоглогч ялан нэгээд юм дөрвийн тоглогч. Энэ болохоор Nick Ward, George Chimanga, Karnik за тэгээд Chad Winning гэдэг энэ дөрвийн тоглогчийг бол тэг хин хамгийн ихэдээ хүлээлтэнд хүрэхгүй байна бодсноос ингээд хайлайтанда ч юм ингээд ихэдээ хүлээлтэнд хүрэхгүй байна гэдэг энэ полон доор маань болох нийт 1400 ойролцоогоор 1400 хүн бол саналаа өгсөн байна. За энэнийг бол одоогийн байдлаар бол Nick Ward бол ихтгэл төгсд хэрхүүлж тухайн шаартыг хоёрт нь болохоор Karnik, гуравт нь George Chimanga, дөрөвт нь болохоор Chad Winning гэдэг. Chad Winning бол гэдэг ердөө 30 санал авсан байх шүү. Маш бага. Тэгээд өмнөх нөгөө гурван болохоор бас нэлээд ихэдээ өндөр саналыг бол авсан маань хамгийн хүлээлтэнд хүрэхгүй байгаа төвийн тоглогчдоос. Тэгэхээр харин та хэдийн бодлоор ихэд энэ үлээр тоглож байгаа ерөөхдөө уг нь хайлайтыг үзэхэд ч юм уу анх ингээд зарлагт нь амар гэж бодсон нэлээ хайптай гэж бодсон боловч яг тухайн хүлээлтэндээ хүрэхгүй байгаа импорт тамирч хэм бэ? Доор бас комментсыг санаа бодлоо үлдээгээрээ хорточ нэг иймэрхүү полны доор бол манай хин л тэргүүлсэн байна да. Nick Ward маань л тэргүүлсэн байна да. За бид дараагийн ярилцах сэдв болохоор за цаанч нь K50 гэдэг та бүхэн мэдчихэж байгаа бох тий. K50 гэдэг газар ийм 100,000 төгрөгийн сагсны өмс гаргасан байна. Тэгээд би болохоор анх харчаа хүн ямар үнэтэй ийм 100,000 сагсны өмс гэж яг мэдээж Nike Elite амьсууд бол нэг $22-25 ч юм ихэд бас байдаг ш. Өөр бас одоо сайн амьсууд бас байдаг. Гэхдээ арайч 100,000 төгрөгөөр нэг тийм одоо монголчууд өөрсдөөсөн тийм өмс спортын өмс гарчгаар би тухайд харчаад айгүй өндөр үнэтэй юм байна. Энэ яг ийм үнэтэйгээ ийм дүүч хүүц ийм чанартай юм болов уу бас шалгаж үзхийг хүссэн. Тэгээ яг уу надад бас хамгийн чухал нь болохоос спортын өмсөг болохоор за энгийн хүмүүс хэрэглэх нь бол чухал. Хамгийн гол нь яг дээдлийг профешнл тамирчид хэрэглэж гэнэ үгүй юу гэдг л надад айгүй чухал санагдсан. Тэгээд яг уу би бас нэг юм хит сториг бол харсан л да. Одоо иймэрхүү тамирчид бол тухайн K50 өмсийг бол сагсны өмсийг бол үзээд бол хэрэглэж бол үзсэн юм шиг байлаа. Тэгээд миний бодлоор нэлээд сонирхолтой байгаа тухайн одоо яг үнэхээр яг өөрөөсөө тайлбарж байгаа болохоор ингээл яг ийм технологи шингээсэн гээд яг янз бүрийн юм яриад байна л. Тэгээд би болохоор шууд одоо энэ дугаар дээр яг ингэж ярьсаа. Тэгээд дараагийн дугаар дээр би яг захиалж үзээд яг өөрсдөө залгаад өмсөө тайлбарч чадах нь үгүй юу те. Энэхээр энэ өмс нь би бас өөрөө хэрэглэж үзээд ч юм ингээ барьж үзээд би бас та бүхэнд сонирхуулъя гэж бодсон. Үнэхээр 100,000 төгрөгийн сагсан бөмбөгийн өмс яг те яг үнэхээр ярьж байгаа шиг тийм чанартай quality-тэй юм уу гэдэг надад бол маш их сонирхолтой санагдсан. Ямар ч KT болог тийм амьс гаргасан байлаа шүү. Бид дараагийн хэлэх зүйл болохоор за HMS багийн эзэн болохоор сайхан нэг иймэрхүү постыг бол бичсэн байслаа. Энэ нь болохоор Demarcus Cousins-ийн 3-3 тоглож байгаа хайлайтыг шеэрлж агаад комментэн доороо хүү ер нь хамгаалт гэж байна уу? Ер нь хамгаалт юм уу? Яг тухайн хайлайт яалч гэнэ нэг тухайн хайлайт нь 3-3-ыг хайлайт байгаа хоо. Cousins болохоор нэг зүгээр өндөр хүний эсрэг яаж оноо авах вэ гэдэг тиймэрхүү рилийг нөө шеэрлж байгаа. Тэгээд яцсан мэл ерөнхийдөө нэг жижигхэн бас юм өдөө атгалтаад ч юм уу юм бас хөрх юмнууд бол яваад дэнлээ. Тэгээд ямар ч тач одоо Cousins ирэхт өгч чинь одохгүй төлөө Сэлэн Буднас багийн албан ёсны 2-3 үе тоглох боломжтой potential 5-ыг бол ярилцсан дараагийн дугаар дээр. Тэгэхээр ямар ч тач Cousins-д удахгүй ирэх чинь за тэгээд плей-офф эхлэхэрч манай хоёрын хооронд ч
галасан да. Энэ жил 10 жилийн өмнө тохиолж буй Monlive спорт хувцас үйлдвэр нь спортын ямар ч хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын хувцсыг хийхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотхны 130 дугаар байранд бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын хувцс хэрэглэх хэрэгтэй бол Monlive спорт хувцас үйлдвэрлэлд хандаарай. Мөн бас бидний дараагийн сэдэв болохоор Apps багтаа холбогдож байгаа. За миний анзаарсан нэг ийм зүйлс байгаа. Ихэд холбооноос бол улирал хэлэхэд бол бүх тоглолтуудын мишгэжлийг бол гаргадаг. Тэр тоглолт бол тэдэн сарын тэдэн болно ингээ зоогоо явдаг. Энэ дээр ихэд зөв миний анзаарснаар Apps болон за хөлгүүд бас байж магадгүй шүү. Ер нь ялангуяа их надад Apps дээр ажиллаад байдیں۔ Өнгөрсөн жил ялгаагүй ингээд та бүхэн анзаарвал улирлын ихэнд нөгөө нэг холбоо Apps-ийн их тоглолт Apps-ийн фэнбис мэдээж эхэлтэй. Тэгээд Apps-ийн тоглолтыг их тавиад ордон одоо дүүргээд ч юм уу юм тик цэлээ бодоод Apps-ийн тоглолтыг нэлээд шахуу хуваартай ингэж одоо 10 11 12 сар ингэж тавьж мангар шахуу тоглуулж яснаа 1 2 сард ингэж баг 1 сар мард баг 3 тоглуулж моглуулад би бас тийм сүүлд анзаарсан ингэж бусад багууд бол яг хуу тийм байгаа. Гэтэ бас арайч сард нэг 3 мөрөв ч юм уу 2 2 тоглож байгаа юм шкежлтэй хуваартай бол арайч байхгүй байгаа. Тэгэхээр энэ бол нэг юм бодлогын юм яваад байна уу да гэж би бол харсан. Эхлээд Apps-ийн тоглолтыг улирлын ихэн тавьж нөгөө нэг жоохон тикт борлуулж би сайхан хэлсэн шиг ингэж борлуулалтаа ингэж хүнээ авч жагаад арена дүүргэж байгаа. Тэгээд улирлын нөхцөл энэ болохоор яг хуу мэдээж холбооны тикт цэлийн хувьд ч юм уу магадгүй ашигтай одоо нүүдэл байхаа. Харин нөгөө эсрэгээр багийн хувьд болохоор асар хохиролтой зүйл болоод байна л да энэ чинь. Ягаад гэвэл энэ чинь багаараа ингэж ойрхон тоглолтууд тогтмол ингэ тоглолтууд хийж байгаа чинь нэг баг болно талбайхан бид нар энэ чинь тэгэхгүй ингэ улирлын ихэнд мангарыг тоглолт хийжсэн улирлын нөхцөл ингээд нөгөөр тоглолтыг байхад ч ингээд багууч ингээд зарцаад ингээд тоглолт хийх болж ингээд зарцаад байгаа юм шүү. Тэгээд энэ чинь юм хохиролтой юм байга болоод байгаа юм шүү гэдэг ийм ихэд point бол надад төрсөн. Тэгэхээр та бүхэн энэ дээр ихэд ямархуу бодлоо. Миний хувьд болохоор яалтчгүй л тийм ажиллаад байгаа юм. Мөн дээрсэн та бүхэн мэдж байгаа бол энэ бол бүр лигийн бүх багууд дээр ажилладаг заяа. Одоо ингээд цагаан сар гэдэг нэг олон хоног амар очино. Шинэ жилийн үеэр бас 20 гаруй хоног ингэж одоо холбооноос ингэж хуураар амраач. Тэгэхээр одоо энэ 20 хоногт чинь багуудын цаана асар их мөнгө төгрөг санхүү яасан ийсэн импортуудын цалин хөлс яг тэр хүмүүс жоохон ингээд бэлгэлээг явж хахад зүгээр л тэгтээ ингээд тоглоулахгүй байх нь ингээд зүгээр ингээд яхаа мэдээ зүгээр бол цалиухгүй тэгээ ард нь одоо ямар их цалин хөлс одоо юу явж байгаа вэ та бүхээс одоо гадарлаж байгаа бох. Тийм учраас бас яагаад ийм үеүүдэд одоо шинэ жил үерч цагаас үед ингэж их юм шкежл юуны хувьд юм зохион байгуулалтын хувьд бас иймэрхүү шийдвэр гаргаад байгаа надад бас үнэхээр бас жоохон таалагдаагүй бас гайх чинь тэгээд ямартаач миний хувьд бол ажигласан зүйлс бол ийм байлаа. Та бүхэнд бас иймэрхүү сонирхолтой ажиглагдсан зүйлс байвал доороос комментсэгт үлдээгээрэй гэж бол хүсэж байна. За тэгээд хэдүүлээ цоо шинхэн болон руу орцгоо. За guys тэгээд бас нэгэн дуулах мэдээтэй. Тэгэхээр манай шинэ болон маань эхлэж байна. Энэ болохоор 2008 оноос эхлээд Adidas брендийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа BTF брэндтэй манай BK маань бол хамтрахаар босон байгаа. За тэгэхээр өнөөдөр болох хэдүүлээ бас маш гоё зүйлсийн талаар ярилцах болон за өнөөдрийн болонгархал хэдүүлээ Anthony Edwards 2-ын Christmas гэдэг юмыг бол ярилцахад бол бэлэн болоод байна. За тэгээ Anthony Edwards 2-ыг болохоор unboxing хийцгээе. Өнөөдрийн болохоор хайрцаг нь бол ингэж онгоод юм байл. Энд дээр болохоор ингээ Believe That гэдэг. Би бас өнөөдрийн хүүдийг болохоор бас Believe That гэх адилхан хослуулж сонгосон байгаа. За тэгээд хэдүүлээ юу ч unboxing бол хийцгээе. За хайрцагнаасаа бол ийм байна. За тухайн бүсний хувьд болохоор нэхэнд Adidas брэнд уусаа энэ та бүхэн мэдж байгаа. Anthony Edwards-ийн загвар бол Adidas брэндтэй бас хамтран байгуулж байгаа коллабодын хамгийн амжилттай төслүүдийн нэг ш. Тийм учраас за өнөөдөр миний олж байгаа энэ Christmas өнгө болохоор 2025 оны 12 сард болохоор релиз хийсэн. Тэгээд онцгой нь болохоор юм хоёр өөр өнгийн өнгөтэй юм байна л. За тэгээ мөн дээрээс нь тухайн бүсний технологийн хувьд гэвэл ийм байгаа юм. За тэгэхээр Anthony Edwards 2-ын хувьд миний хамгийн ихний онцлог болохоор энэ уулныхаа урт хэсэг байрладаг энэ propulsion plate буюу одоо таны хөлөнд ирж байгаа ачааллыг буцаан өөрлөөн явууснаар танд илүү хурдан мөн дээрээс нь илүү өндөр тесрэх боломжийг олгодог ийм технологи байгаа. За тэгэхээр Anthony Edwards 2-ын дараагийн давуу тал нь болохоор articulated fang буюу за пүүсний одоо яг энэ хоёр хэсэгт байгаа энэ хоёр хэсэг нь болохоор илүү хөлийг барьж ямар нэг юм дотор нь хорхиулахгүйгээр иймэрхүү байдлаар шийдэж өгсөн юм технологитой юм биш үү Anthony Edwards 2 чинь. За Anthony Edwards 2-ын хувьд болохоор хамгийн сүүлийн онцлог зүйл нь болохоор light boost болон light stroke технологи юм. За энэ нь болохоор яадаг вэхээр
технологийн өсгийний дээд хэсэгт Adidas-ын алдарт та бүхэн сайн мэднэ. Энэ Bumble-ыг Boost технологиг оруулж өгснөөр хөлийг ерөөдөө хурдан ядрахаас сэргийлж илүү тав тухтай зөөлөн байлгадаг юм технологи юм байна л да. За тэгээд энэхүү Anthony Edwards-ийн хоёрын Christmas өнгийг та бүхэн авахыг хүсвэл болохоор Adidas-ын BTF-ийн 3 салбарт болохоор 40-45 сайз нь болохоор 30% хямдалтай байгаа юм байлээ. Энэ бүтэн сайныг дуусал тэгэхээр та бүхэн хэрвээ Anthony Edwards хоёрыг авахыг хүсвэл BTF-ийн Adidas ус ах боломжтой юм байгаа шүү. Тэгээд ямар ч тач Adidas-ын Anthony Edwards хоёрын хувьд болохоор маш иймэрхүү нарийн технологиудыг шингээж өгсөн пүүз үйд юм байна. Тэгээд та бүхэн хурдан авахыг хүсвэл 40-45 сайз нь болохоор бүх сайзаар болохоор байгаа юм байна лээ. BTF Adidas-аар тэгэхээр та бүхэн активизгүй энэ бүтэн сайныг дуусад бас 30% хямдрал бол зөвхөн энэ Anthony Edwards хоёр дээр болохоор зарлцсан байгаа. Харин энэ Adidas-ийн хувьд болохоор бүх бараан дээр энэ бүтэн сайныг дуустал 50% хямдралтай, хоёр бараа бол бүр 60% хямдралтай гэсэн иймэрхүү урамшууллыг бол зарласан байгаа юм байлээ. Тэгэхээр та бүхэн сонирхож байгаа бүтээгдэхүүнээс очиод авах боломжтой байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар бидний таамаглан ажилласан BTF-ийн Adidas. За тэгээ манай season 2-ын манай episode 21 өндөрлөж байна. Powered by Airplane. Аялын хөгжүүр явагдаж байгаа. Мөн дээрс нь бидний таамаглан ажилладаг Singur, Freshback, Monlife. За энэ дугаарчлал бидэнтэй BTF-ийн Adidas бид бүхэн хамтран ажиллаж байгаа. Тэгээ хамгийн төсөөлт нь болохоор та бүхэн манай BK YouTube хуудсыг subscribe дарж амжаагүй бол subscribe дараарай. За тэгээ дараагийн дугаар уулзцаа. Түр баяртай. Powered by Airplane. Аялын хөгжий.